Сайн уу? Ано байна. Энэ удаагийн видеоор би та нартай өөрийн bullet journal системээр хөтэлдэг төлөвлөгч дэвтэр дээр энэ оны хамгийн сүүлийн сар болох 12 дугаар сарын нүүрүүдэд хэрхэн бэлдснээ дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. Тэгэхээр видеоны гол хэсэг рүү орохоос өмнө энэхүү видео хүрэхэд дэмжин ажиллаж байгаа Unitel Group-т талархлаа илэрхийлье. Unitel Group-ийн шинэ жилийн урамшуулал эхэлчихсэн байгаа юм байна. Хэрвээ та нар Unitel-ийн хэрэглэгчид болвол өөрийн дансыг 50000 төгрөгийн картаар цэнэглээд нэг урамшууллын код, 8000 төгрөгийн картаар цэнэглээд хоёр урамшууллын кодыг авч энэ өвөл хосоор Таиландын Пхукет руу аялах эрхийн эзэн болох боломжтой байгаа юм байна. Тэгэхээр урамшууллын хугацаа нийтдээ 4 азтныг 2 удаагийн сонгон шалгаруулалтаар шалгаруулж хосоор Таиландын Пхукет руу аялах эрхийг биелүүлэх юм байна. Тэгэхээр Unitel компанийн энэхүү урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг би видеоны доор тайлбар хэсэгт холбож өглөө. Хэрвээ та нар Unitel-ийн хэрэглэгч бол энэхүү урамшуулалт хөтөлбөрт оролцож амжиж оролцоорой гэж уриалмаар би өөрөө ч гэсэн мэдээж хэрэг оролцсон гэж бодож байгаа. Тэр энэхүү видео хүрэхэд дэмжин ажиллаж байгаа Unitel Group-т баярлалаа. Ингээд bullet journal дээрээ 12 дугаар сараа хэрхэн бэлдснээ үргэлжлэн танилцуулъя. 12 дугаар сарынхаа тэргүүн нүрийг би иймэрхүү байдлаар бол бэлдсэн. Энэ удаад 11 дугаар сард ашиглаж байсан хэв маягаа бол хэвээр үргэлжлүүлэхээр шийдсэн бөгөөд гол нь үндсэн өнгөө арай цайвар ногоон өнгөөр сольсон байгаа. Ингэхдээ энэхүү нүүрэн дээр 12 дугаар сарын календарыг даваа гаригаас ням гаргийг хүртлэх байдлаар томоор бол бэлдэж өгсөн бөгөөд мөн л зүүн талын ирмэг дээр нь washi tape-ээр чимэглээд хулангийнхаа стикернүүдээс хамгийн идэвхтэй байгаа буюу йогийн поз, йогийн асана хийж байгаа хувилбарыг нь наалтыг нь бол энэ дээр наалаа. Миний хувьд 12 дугаар сард эргээд бас нилээд бие бэлдрийн хувьд нилээд идэвхтэй болохоор бол зорж байгаа учраас өөрийнхөө түүний гаргасан стикерүүдээс энийг нь сонгож энэ дээр наасан юм. Зөвхөн цагаан бэкграунд дээр шууд наахад нилээд их хоосон санагдуулаад байсан учраас доотлол дээр нь иймэрхүү өнгийн цаасаар чимэглэл болгон нааж өглөө. Харин баруун талд нь энэ сард хүлээгдэж байгаа зарим бусад тэмдэглэлүүд ажлуудын тэмдэглэлүүдийг бол хийхийн дээр өргөндөө хоосон байхгүй байх зорилгоор сүүл бэлгэнд ирж исэн Unitel-ийн энэ стикерийг бол наачглаа. Нэмээд slide to answer гэсэн стикерийг нь доотлолт нь байсан энэ хоосон зайг бүглэх замаар нэмээд оруулчихсан юм. За тэрүүн нүрний араас шууд 7 хоногийн нүрүүд маань эхэлж байгаа. Ингэхдээ мөн л week 7 хоног болгон бол ашигладаг running list хэв маягаа би дахин ашигласан юм. Тэгэхээр 100 гар талаас бол 2021 оны 48 дахь 7 хоногт зориулсан running list, баруун талд бол 49 дахь 7 хоногт нь зориулсан running list-ийг оруулж өглөө. Ингэхдээ зүүн талын нүүрэн дээр нь washi tape бол явуулан чимгэлсэн. Харин баруун гар талд нь илүүтэй том стикер наах байдлаар үндсэндээ өнгө нэмэх байдлаар иймэрхүү 7 хоногийн нүрүүдээ бол бэлдсэн юм. Зүүн дээдлийн хэсгээр 11 сарын 12 дугаар сарын хуанлыг оруулж өгөөд тухайн нүр нь аль 7 хоногийг хамарч байна вэ гэдгийг нь илэрхийлсэн дөрвөлжин бол зурж өгөөд баруун гартал дээр нь мөн л үүнтэй ижил төрлийн зүйлүүдийг бол оруулж өглөө. Харин энэ талаасаа бол яг л тухайн 7 хоногт хийгэр хүлээгдэж байгаа ажлуудыг гүйцэтгэх өдрүүдийнх нь хамтаар running list-ийн хэм маягаар бол тэмдэглэж өглөө. Үүний араас энэ оны 50 болон 51 дахь 7 хоногийн нүрүүд бол орж ирж байгаа. Мөн л өмнөх нүртэйгээ ижил төстэй хэв маягаар бол чимэглэлийг бол оруулж өгсөн. Washi tape зүүн талдаа зүүн доод үзүүр дээрээ стикер нааж өгсөн бол баруун гартлынхаа дээд хэсгээр илүү юм маркаар бол чимгэлж өгсөн. Гэтэ надад аль хэдийн иймэрхүү наалт байсан учраас ягаад ч шинэ жил бол төхөж байгаатай холбоотойгоор энэ 7 хоног дээр шинэ жилийн стикерийг бол наахан зүйтэй юм шиг санагдаж энэ стикерийг энэ зайг бол бүглэж оруулж өглөө. Ингээд доотлол дээр нь энэ 7 хоногийн ажлуудыг running list хэв маягаар бол хөтөлж оруулж өгнө. Үүний араас 2021 оны хамгийн сүүлийн 7 хоног буюу 52 дахь 7 хоногийн нүрэл орж ирж байна. Энэ дээр шинэ жилийн энэ 7 хоногт шинэ жил тохиож байгаа учраас энэ стикер бол хамгийн тохиромжтой байх болов уу гэж бодож доотлол дээр нь энэ Nyan Cat-ийн стикерийг бол оруулж өглөө. Ингээд үүгээр бол 7 хоногийн нүрүүд маань бол дуусч байгаа юм. Харин баруун гар талаас нь эхлээд шууд өдөр тутмын нүрүүд бол эхэлж байгаа. Миний тухайд эндээс 12 сарын 1-ний лав гариг гээд өдөр тутмын нүрүүд маань бол тэмдэглэл нь энэнийхээ дороос л эхлээд явах болно. Араас нь хаана энэ лав гаригийн тэмдэглэл дуусна. Тэрний араас 12 дугаар сарын 1 гэж шууд бичиж ирээд тэмдэглэл нь үргэлжилнэ гэсэн. Үүнд зориулаад би ерөөдөө хэдэн нүрийг бол өдөр тутмын нүрэнд зориулж гаргасан. Өмнөх сараасаа ялгаатай нь хоёр талд нь өөр washi tape-ийг бол оруулж өгсөн. Анзаарах юм бол 7 хоногийн нүрүүдээр ашигласан байгаа washi tape, өдөр тутмын нүрүүдээр ашигласан байгаа washi tape хоёр жоохон өөр хийтэй байгаа. Үүгээрээ бас жоохон юм ялгааг бол оруулж өгч байгаа юм. Ингээд араас нь
12 дугаар сарын өдөр тутмын нүрүүдийг иймэрхүү байдлаар бол бэлдэж өгсөн байгаа. Араас нь магадгүй 1-р сарын төлөвлөлт бол орж ирж магадгүй юм. 12 дугаар сарын нүрүүдээ Bullet Journal системээр хөтэлдэг төлөвлөгч дэвтэр дээрээ иймэрхүү байдлаар урьдчилан бэлтлээ. Bullet Journal дээр оны сүүлийн сарынхаа нүрүүдийг хэрхэн бэлдсэн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Эндээс та нар өөрсдийнхөө Bullet Journal нэвтрүүлэхээр шийдсэн ямар шийдэл байсан бэ? Тэрийгэ видеоны доор комментоор бас үлдээгээрэй гэж уриалъя. Та нар 12 дугаар сарынхаа нүрүүдийг бас хэрхэн бэлдсэн бэ? Тэр мэдээлэлээ ч гэсэндээ доор комментоор эсвэл аль хэдийн видео болгочихсон байвал видеого мөн видеоны доор коммент хэсэгт холбоорой гэж хүсье. Бүгдээрээ орж биенийхээ бүтээлч байдлыг сонирхцгоё. Видеотой хамт байсанд баярлалаа. Дараагийн видео уртан утгагүй эргээд уулзъя. Яа, ингэж дуусдаг болов. Тийм шүү дээ. За баяртай.